Ам дамжсан яриа. Тэрэлж рүү явах замд их олон амралтын газрууд байдаг шүү дээ. Яг одоо миний амарч байгаа газрыг бол болор амралт гэдэг. Энд нэг компани барилга барьж байгаа юм билээ. Ээж аав маань энэ барилгын компанид ажилладаг юм. Би дүүнэртэйгээ хамт энд нэлээд урт хугацаагаар амрахаар ирээд нэлээд олон хоног болж байна. Манай барилгын ах нар оройн цагаар 2-3 удаа өрөөнд орж ирээд элдв бос хин хачин жигтэй явдлууд ярьж өгдөг юм. Би ч тэрийг нь сонсох дуртай. Энэ амралтанд дээд доод гэдэг хоёр дэнжтэй. Тэр хоёр нь дундаа нэг гүүртэй. Гүүрэн доогуур нь нэлийн том ус урсдаг жалга байдаг юм. 7 дугаар сарын 12-нд наадмын баярын өдрөөр манай улсын бүх төрүүлж бөөн баяр болов гэнэ. Шүнжинл энд тэнд аригтж согтон огшсон хүмүүс байсан гэсэн. Тэгтэл нэг халамцуу нэг дэнжээс нөгөө дэнж рүү гарах гэж явахтан гүүрээр биш жалгаар гарсан гэж байгаа юм. Тэгээд яг тэр жалга руу ороод бүдэрч унаад тэндэн тасраад унтчихсан гэнэ. Маргааш өглөөнд босч ирээд урд шөнийхэн явдлыг бүгдийг нь огт санаагүй гэсэн. Бүр архиулсан гэдгийн хүртэл шүү. Би ээж аавтайгаа дүүнэртэйгээ дээд дэнжид нь байдаг юм. Доод дэнж нь өндөр хад чулуу ихтэй. Бас 2000-ад оны үед энд хүүхдийн цуслан байдаг байсан ч хаагдчихсан юм байх. Эсэг аялагчид хадан дээгүүр явж шуугаад нэг нь хаднаас хөл алдаад унчихсан гэсэн. Тэгээд тэр дороо нас урчгаж. Иймийн учир тэр аялагчийн сүнс нь доод дэнжид нь хоригдсон гэж хүмүүс жигжиг ярьцгаана. Хаяада 3-5 цагийн орчимд өрөөнд аяга тавг тажигнаж үс илээд бас чихэн дэм шивэндэг. Тэгээд ч болоогүй хүнжил хуутатаад байдаг гэж доод дэнжийн хүмүүс их ярьдаг юм. Угаасаа энэ уул их догшин лус авдагтай учраас сайн дахин шүтэж аргадаж явах ёстой гэж энтхэн оршин суугчид ярьцгаана. Анх 4-р сард энд барилгын ажил огт урагшлахгүй байсан гэнэ. Экскаватор зэрэг том машинууд нь учир нь ойлгогдохгүйгээр асдаггүй. Хүмүүс хадаасан дээр их гიშгэж хөлөөн бэртээснээс болоод эхэндээ 100 гаруй ажилчид байснаас одоо 40 гаруй хүн ажиллаж байна. Иймийн учир захирал нь 3 буу авчирч бүтэн 3 өдөр ном уншуулсан юм. Тэгсэн өнөх бөө нь хэлж байна. Энэ газар 200 жил амьдарсан савдаг байна. Их хүчтэй догшин савдаг учраас барилгын ажил чинь явагдахгүй байна. Бороо хур их орж үерлэж лусын амьтад харагдах болсон байна. Энэ савдгаас та нар зөв шуурл авалгүйгээр газар жороог нь ухаж төнгөссөн байна гэж хэл үгэн. Харин одоо бол барилгын ажил зөв зүгээр явагдаж байгаа. Бас уг нь яг болрын ард Тамир resort гэж байдаг байсан юм. Уг нь айгүй гоё цэвэрхэн орчин үеийн загвартай үнэхэр тасархаа амралт байж. Даанч хэдэн жилийн өмнө тэнд амарч байсан нэг амрагч Тамирын мод руу ороод модноос өөрийгөө боомлчихсан юм гинлээ. Тэр эрийн цогцсыг нь хэсэг аялагчид мөөгтөж яваад олсон байгаа юм. Ингээд л Тамирын амралтын газар хаагдчихсан байна. Тамирын хаалгаар орохоор цаанаас л нэг жихүүдэс төрөөд хүйд дагаад эвгүй газар байлаа. Харагдах талаас нь гоёч яг очиод ороод үзэхэр нам гом. Яг оршуулгын газар ирчихсэн юм шиг санагдаад байдаг юм. Энэ газарт бас могоо их үзэгдэнэ. Бүр өрөөнд дотор нэг жижигхэн могоо ороод ирчихсэн байсан гэд боддоо. Бид хэд тэр могооны толгой дээр сүйд усаагаад гаргаж байлаа. Сүүлд жалганд би нэг могоо харсан юм. Тэр болохоор өмнөх өрөөнд байснаас хамаагүй том биетэй байсан. Хамт гарсан хүмүүс ч айж жиргээд ойртолгүй холуурхан явцгаасан. Нэр өнөх барилгын нэг ажилчин ах могоонд гараа хатгуулад эмнэлгээр нилээн явж байж идэгсэн шүү. Нэр бас энд Mobicom-ын сүлжээ их муу барьдаг юм болохоор ойрхон нэг жижигхэн уулан дээр гарч ярьдаг юм. Нэг их жороо 9-10 цагийн үед утсаар яриа зогсож байтал гинт ард нь хүүхэд ойлгох чимээ сонсогдож гин. Тэр их ч нөгөөдхийг нь тоохгүй утсаар үргэлжлүүлэн яриа зогсоод байсан чинь
Өнөөх өөлөх чимээ бүр улам чангараад ойртоод чардаж уйлаад эхлэхээр нь айж сандарсандан ухаан жолоогүй газрын өрөөг үйлсээр манад орж ирсэн юм. Тэгснэн эхэлж жижирсэн бүр нүүр царайн цонхыгоо цайчихсан байсан. Иймэрхүү учир битүүлэг сонирхолтой үйл явдлууд энд их тохиолдож байна.